Дөрвөн Баяр гэдэг нь асуусан байна. Energy Resource компани нь бусад уул уурхайн компанитай харьцуулахад орон нутагт хөрөнгө оруулалт сайн хийдэг, ерөнхийдөө хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримталж ажилладаг гэж ойлгодог. Гэхдээ олон улсын жишгийг харахад орон нутгийн иргэдийн төлөөлөл төрийн бус гэж амлуу ТББ мөн төрийн захиргааны байгууллагатай орон нутгийн хөгжлийн гэрээ байгуулан ажиллаж байдаг. Тэртээ тэргүй орон нутагт хөрөнгө оруулалт сайн хийж тухайн орон нутгийн зааврыг ойлгохгүй ажилтгийн хувьд гэрээ байгуулахад ажиллах нь илүү хялбар байж болох юм шиг санагддаг. Яагаад өнөөдрийн хүртэл тийм хэлбэрээр хамтран ажиллахгүй өөрсдөө илүү ажиллагаатай байх замыг сонгож ажилладаг юм болоо гэдгийг сонирхолтой байна гэж. Томчуудын хэлбэл бол Energy Resource-ийн хувьд бол бид нэр төслийг нэг зохицоор нэм гэж харж байна. Төрөний яг нэг social life, аймаг орж байгаа Окей, аргуудтай уулзаад ерөнхийдөө та нарын санаагийн чи юу зовоож байгаа гэж асууж тэгэхээр сургууль цэцэрлэг эрүүл мэнд одоо их мэдийн priority дээр өөрсдийнхөө асуудлыг хэлж байна. Нэг зүйлийг бид анхаас хэлсэн. Аймаг сумын бид нар бол бэлэн мөнгө тарахгүй. Бид нар бол ингээд өгөөд тийм одоо 100 сая төгрөг хандвалчих. Тэр нөгөө сумын нэг мөрний хөшөө барьцдаг. Тийм л юм байдаг байхгүй. Өөр ангаад нэг боо хөшөө барьцсан жишээлбэл хэлж байгаа. Тэр юм ингээд шал хэрэгтэй мөнгө явуулдаг. Тэр бол бидний та нар юу хэрэгтэй гэж хэлчих тэр чинь бидний хийгээд өгье гэж хэлчихмээр байсан. Тэр ингэж хийсэн. Одоогтаа гэрээ хөнгө тэр бас бид нар хийж ажиллаж байсан. Яг ийм юм хийгээд бид нар өөрсдөө identify болгоод тухайн үед аймаг тийм аймаг бодлоготой хамтын ажиллагааны гэрээгээ зураад явуулж байсан. Тэр тэрний хайр бүрэн бид нар ажиллаж хийж байгаа. Сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт гэсэн аймагтай хамт гэрээ байгуулаад тэрнийхээ дагуу хөрөнгө оруулалтын гэрээ явуулсан. Одоо ашиг материалынхаа хуулиар ашиг материалын лиценз эзэмшин орон нутагтаа хамтын ажиллагааны гэрээ зурагт оруулах гэсэн байна. 15 оны өөрчлөлтөөр. Тэгээд сая тэр гэрээгийн ямар асуудал гаргасан гэхдээ ямар гэрээ байгуулах гэдэг нь ойлгомжгүй байсан. Тэгээд хуулийн дээр аюул зааж өгсөн. Тэгэхээр тэр гэрээний загвар шүү дээ. Загварыг засгийн газар батлна гэж гаргаж өгсөн. Тэгээд өнгөрсөн засгийн газар 5 жил баталсан. Тэр загварынхаа дагуу одоо гэрээгээ байгуулахад манай хогт хүмүүс одоо энэ сая асуудал сонгол Монгол гэдэг хин удирдлагууд тавьчихсан одоо бид ажлыг байгуулахад уулзаж явж байгаа. Тэгэхээр энэ зүйлс үзэж байгаа бид нар хийжсэн одоо тэр эрүүл мэндийн хөтөлбөрийг дэмжих, боловсролыг дэмжих, соёлын өвөг дэмжих гэдэг хэд хэдэн бидний байнга хэрэгжүүлэх төслүүд. Тэрийгээ гэрээний хэлбэрт орох тусгачийг явуулж байгаа. Тэгэхээр гэрээ байгуулаад ажиллана хуулийнхаа өрөөнд нөгөө талаас хүмүүс нэг ахтай бидний нэг өргөө зардал гаргаад байна. Over commitment өгөөд байна гэж хардаг талууд байна. Эцэг мэндэ нөгөө Монгол хүн болох дээр ингээд арай өөр сэтгэх юм уу яа. Гадны хүмүүс уурхаад ирчихсэн. Тэгээд баг та нар ийм юм хийгээд баг тэний юм уу яах гэж юм гэж зардал гаргах юм байна. Би бол тэр үгүй гэж байна. Би бол тэр гэж хатагтай сургууль цэцэрлэг байцлаа. Тэнцэн чинь манай ажилтны хүүхд юу сурч байгаа юм. Тэр хүний сэтгэл санаа арай тайван байх юм. Сайн боловсрол эзэмшнэ. Яг нь манай зөндөө залууч манай дундад нас чинь баг 27 жил компани би одоо баг 40 эдтэй хамгийн хөгшин баг болох гэдэг. Тэгээд ингээд асуухтай бид чинь дандаа нөгөө сургууль цэцэрлэгийн насны жоох хүүхдүүдтэй. Дүүгэн сургуулаа төгсөөл 20 эдтэй залуучууд манад орсон. Одоо 7-8 жил 5-6 жил компанид ажиллаж байгаа. Тэнцэнэ танилцаад удаа хүүхдтэй болоод ингээд юм. Гэхдээ сургууль цэцэрлэг асуудаг шүү дээ. Тагс сайдл бүгд. Бүгдийн сургууль цэцэрлэг. Нөгөө талаас ажилчдаа маш их зөөлдөг шүү дээ. Уул уурхай компани. Бид нар бол тэгээд зөөх юм бол тэгээд тэнцээ очдог гэр бүл зөндөө асуудал бол байна шүү дээ. Монголчуудыг солонгос руу явдаг гэсэн ялгаа нэг бол тийм биз дээ. Тэгээд хэдэн жил тусдаа амьдэрдэг. Тийм учраас ерөөсөө тэнцээ ингээд илүү комплексээр шийдээ. Орон сууцын байрыг сургууль цэцэрлэгийн байрыг тэгжээж хүмүүс нүүж ирэх юм байна гэдэг асуудал шийдсэн. Тэгвэл мэдээж зардал нь шиг харагдах боловч би нөгөө талаас бас бизнесийн шийдэл хийж байна. Тэгжээж миний зардлууд буурж байна. Хүмүүс илүү доктор сууршилтай ажиллаж байна.
би нэг сургацсан хүмүүнээсээ дахиж сургаадах шаардлага байхгүй. Тэр бас бизнесийн зөв шийдэл гэж бид нар харж байна. Энэ батас өчигдөр өкнээс авах юм. Бүгд одоо Монголсын одоо үчиг Одоо яг тэгж өчигдөр Монголсын үчиг байсан. Нийгмийн хөгжлийг бол бид жишээ юу болж байна. Яг манай улсын хүмүүс тавхад юм жишээ. Бид хараад үзсэн ямар нэг улсын хавны их харж үзсэн. Бид яг Монгол ямар тренд хамгийн их харж үзсэн байна. Экспорт хөгжих боломжтой. Энэсээс бид Монгол ямар нэг төлөвлөлт стратегis фактор. Бид ямар сартай боломжтой байж байгаа өөрөө Түрүүний ярьдаг зүйлсээр уул орхоо байж байгаа. Энэ бол мэдээж байгаа. Тэгэхээр би хууны үзэхэд бол жуулчдын салбар илүү брэнд болоод хөгжих болов гэж боддог. Гэхдээ өнөөдрийнхээ түвшин шиг биш гэж байна. Өнөөдөр одоо сайн зүүн би бас манай нэг герман найз олон жил хамт ажиллаж байсан залуу аваа хөлтөд аваад ирсэн. Тэгээд 20 доног Монголд дагуулсан. Хэдэн өдөр явуулаад хөмсгөл ороод аргагаар ороод өөрөө ингээд буцаад ирэхлээр. Тэгэхээр яг үнэхээр ингээд үзүүлээд харуулаад байгалийн сайхнаас өөр юм байхгүй. Тийм үү? Үнэхээр ингээд байгалийн хатгаар appreciate гэдэг энэ сайхан ингээд юу байгаад байдаг. Тэгэхээр ингээд зам дээр унж байхад нойл одоо юу гэдгийг дэлгүүр хошоо хоол уун тэгээд ерөөсөө zero service гэж баг. Тэгэхээр энэ тал дээр хөрөнгө оруулалт хэрэгтэй. Олон хүмүүс ярьдгийн Монгол шиг газар бол асман газар бол нэг жуулчин ирэхэд бол бас цаг хугацаа гэдэг амар их юм шаардж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө агаарын тээврийг хөгжүүлэх шаардлагатай зөвхөн гадаад руу биш. Монгол дотроо тийм дистэнт газруудыг бол жижигхэн ингээд бараг шатл бас үрч ингээд явдаг ч юм уу. Тэгвэл тэр хүн ингээд амралтаа аваад та нар ч мэдэн шүү дээ. Одоо Японууд ч юм уу, Бананых ч юм уу амралтаа авах гэж боо юм бол төлөвлөж байгаа шүү. Жилийн өмнөөс бараг төлөвлөж байгаа. Тэгэхээр нэг газар руу явна гэхдээ замдаа бараг хэд хоногийн алдахыг хүсэхгүй. Нөгөө талаас ирчээд одоо юу гэдгийг за хичнээн зам орсон ч гэсэн өвсгөл рүү явлаа гэхэд бол нэг өдрөө зарцуулна үстэй. Тэр хүмүүсүүд бол тэр өдөр чинь ингээд машин цууж өнгөрөөгөөд идэг утгагүй байхгүй. Тийм учраас бид нөгөө хувьдаа бол жуулчлал, аял жуулчлал брэнд болох хэрэгтэй. Одоо Малайзыг ингээд харахад Малайзия, Түлээшия гэдэг дуумууд ингээд байнга бөмбөгдөд байгаа шүү дээ, тийм. Одоо олон улсын юу жуулчлал дээр бол манайх бол ерөөсөө такс zero. Яг нэг мөнгө гаргаад тэр нөгөө айс юу Берлиний нэг үзэсгэлэнд орсон юм шиг байна. Гэхдээ ингээд миний ойлгосноор бол маркетингчдэр та нар өөрсдөө ажилладаг хүмүүс мэдж байгаа. Consistency гэж юм байна. Байнга дэлгүүр, байнга тэгжээч хүний толгоонд орсон брэнд болно шүү дээ. Түүнээс нэг гарч ирсэн та гэсэн алга болчиход 10 жилийн дараа дахиж гарч ирсэн ингээд нэг тарах шиг юм яваад байгаа бол хэцүү үстэй тийм. Тэр брендийг бий болгоход зардал хэрэгтэй. Тэр зардлыг компаниуд нь гаргаж чадахгүй бол Малайзийн тэр юу ч бол нөгөө туризм бюро эдгээр ингээд бүр ингээд хэдэн саяар мөнгө цуглах гэж байгаа шүү дээ. Тэр бүх CNN одоо юу гэдгийг бүх том сувгуудаар рекламыг цацчихж тэгжээж тэр нөгөө та бүхэн одоо бүтээгдэхүүний реклам мэдэн шүү дээ. Ингээд банкон дээр баахан өрчөөд нүдэнд нь өртөөд авах хэрэгтэй. Одоо тэр мокны реклам гэсэн ингээд байнга гарч байгаа шүү дээ. Тэгжээж та өөрөө тэр боконд хайртай болохгүй ч гэсэн дэлгүүрд ороод ингээд авахд чи яалтчгүй гэдэг рефлекс хөдөлж байгаатай адилхан Монгол гэдэг ах тэр нэг навтай өдөр явж байгаа сонголтоо ихтэй Монгол руу явна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ажиллах хэрэгтэй. Түүнээс биш Монгол сайхан, хүмүүс нь сайхан, орон нутг нь ингээд байгалийн сайхан гэдэг бид нар хичнээн ойрлоо. Тэд нар чи хурж ирээд би нэг бие засгсан хаана яг хөөхтөр байгаль тэгээд ингээд яваад тэгээд жоох хэцүүлтэй тийм. нэгдээс ажилтаа төлөвлөж байгаа тэр үднээс бидний хүмүүс хариуцлага өгдөг. Тэгэхээр ажилтаа итгэл үнэмшилтэй төлөвлөж вижнэр фокус мөнгө эсвэл өөр юм байна.
Би зүгээр нэг л юм боддгийг. Тэгээд хүмүүстэй ч гэсэн хэлэх юм. Заримдаа нэг хүмүүсийн нэг бас манай монголчуудын нэг тал байдаг үгүй гэж хэлж чаддаг. Тэгээд тойролоо яваад идэг. Хэлгээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг тиймэрхүү байдал төрдөг шүү дээ. Тэр яг би зүгээр хэлдэг чадвал би чадна. Yes, амарч чадна, хийж чадна. Энэ асуудлууд чинь шийдэж чадна. Тийм үү? Одоо жишээлбэл цалин мөнгө нэмэх ч юм уу, нийгмийн асуудал чадахгүй yes, чадна гэж хэлсэн бол тэрнийхэн төлөө би тууштай юм. Чадахгүй юм бол би чадахгүй гэж шууд хэлдэг. Expectation-ийн зөв төлөх хэрэгтэй. Хоос юм амлаж хэрэггүй. Гэтэл тэргүй хоос юм амлаад биелүүлж чадахгүй тэр чинь хасах point бол явах учраас анхаас нь шууд зөв хэлцдэг учраас би зүгээр дотроо тэгж найддаг юм. Манай ажилчид ч гэсэн манай хамт олонч тэрийг мэддэг учраас бол илүү ойлгож зүгээр хүлээж авдаг байх гэж би найдаж байна. Түүнээс биш одоо юу гэх юм мэдээж хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа үед бол баг бүрдүүлэх шаардлагатай, ихтгэл хүлээлгэх шаардлагатай хамт ингээд явах хэрэгтэй. За мэдээж ингээд би мэднэ л дээ зүгээр тэгээ хувийнхөө би нэг тийм тэрэнд бол дуртай биш. Тэрийг бол би яг нэг үгүй юу гэж харддаг гэдэг нэг Америкийн калчер юм шиг. Америкийн компаниуд ингээд нэг хүн ажилд аваад энэ гот нэг тодорхой брэнд washing гэдэг те. Чи лаг шүү, чи мондөг шүү, чи ингээд юу шүү, гэдэг. Тэгээд нэг 2-3 жил нөгөө хүний чинь ингээд нөгөө ингээд нэг дугуун дотор ингээд нэг юу гүгээд идэж штэ хэрэм. Тэр шиг ингээд гүйлгэж байгаа. Тэгээ нөгөө хүн сүулдэ ингээд бүр exhaust болоод ядраалтлан гут пак гэж дараагийн үнэнд оруулж дахиад гүйлгээд идэг. Тиймэрхүү нэг капиталист гэж яриад байгаа штэ. Нэг систем бол тэр Америкууд компани калчрууд дээр яг харагддаг байхгүй. Миний хувьд бол тэр бол арай илүү өөр дүр зураг Монгол ялангуяа нөгөө хүн цөөхөлтэй учраас. Тийм үстэй. Одоо юу гэх юм тэр хүнийг хөгжүүлж байгаа гэж бид нөгөө капитал амар том хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Тэр бол илүү тийм доктортой ажиллуулахын төлөө банк тууштай байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь болох дээр ингээд зүгээр нөгөө хоосон амлалт өгөөл тархийн угаагаад чиний карьерийн юу чи юм байна. Тэгэж ингээд яваа маа гэдэг тиймэрхүү нэг ингээд тактикуд байдаг шүү дээ. Яалт ч ингээд HR бүхний унших дээр ингээд надад yes тэр байр. Гэхдээ Монголд арай өөрөөр хандах хэрэгтэй бодвол гэж боддгийг энэ үг. За, бидний залуучуудад үлгэр дүүрээ болоод за хэлээ. Надад нэг хоёр асуулт байна. Томоос нэг асууж. Яг одоо төрсөн хүн одоо гадраа мэдж байгаа юм аа одоо яг одоо гадраа мэдж байгаа хүн энэ хавцаа хөлбөрөөр нөгөө бат асуудаг. Тэгэхээр яг үүнтэй ажиллаад манай Монголын зөвлөд юм яг мэдхгүй байгаа гэж байна. Энэ нэг асууж. За хоёрдугаар юу за бизнес зэрэгцээ юм уу? Яг Монгол бизнес зэрэгцээ асуудал зөндөө байгаа. Тийм үгтэй яа гэдэг. Яг тэр дундаас хамгийн хүндрэлтэй зүйл бол олсон хүчний асуудал гэж надад санагдав. Тэгээд яг одоо ялангуяа юм одоо нийтлэг биш юм уу бизнес зэрэгцээ одоо ухаан үнээс олох юм уу шинэ харин баг жилээс нааш бол хараад дэггүй гэж санагдав. Тэгээд тэрийг юу одоо тэгэхээр үүнийг яг нөгөө бодлогын системээс харах бол өнөөдрийн хөнгөн шаардлагатай. Өөрсдийн нөөц бодлогоо яаж шийдэх олон юм байна. За, хоёр дахь асуултаас нь хэлээд би зүгээр анх бас ингээл уулзахад ороод ингээд сарбраа ингээд чинь бас уулзахад дээр чинь ингээд бас хүн салбар сонсож байгаа мэргэжлийн баг хэвээр даа. Тэгэхээр мэдээж ингээд нөгөө шинэ бизнес төлөвлөлт бол туршлагатай хүн бүрдүүлэх хэрэгтэй гэж бодно шүү дээ. Зөвхөн миний авсан сургамж юу бол туршлага бол чипухаар attitude тэр хүний хандлага чухал гэж. Ягаад гэвэл би ихлээр ингээд нэг арай нэг одоо юу хэмтэй туршлагатай гэж бодоод хүмүүс авчлаа шүү дээ. Тэрүүгүүд тэд нар чинь өөр газар байсан бол тэр компани одоо бидний соёлтой нийцэхгүй шал өөр юм сурцсан ажиллах юм өөр ингээд соёл нийлж өгөх. Тэгжсэнээс
Дараа нь сүүлдээ бид нар яасан гэхээр геолог, баяжуулалтын, уулуурхайн инженер дөнгөж шүлжээс төгсөж байгаа хэдэн ангиар авсан шүү дээ хүмүүсийг. 21-21-тэй залуучуудыг аваад, бүсгүүчүүдийг аваад 0-оос бүгдээ сургаж байгаа юм чинь. Бид мэдээж боловсролын хэлсэн сурсан. Гэхдээ тэр practical experience сургалтын бид нар бүгдийг яг толгой дээр нэг дааж өгч байгаа. Тэгвэж баг бүрдүүлсэн компани бол би бол Монгол байх гэж бодож байна. Тэгэхдээ мэдээж түрүүний хэлгээр 1 жил авах, 2 жил авах maybe яг л тэд чинь юу мэдэхгүй сураагүй. Гэхдээ итгэхийн дагаад 1-2 жил явах юм бол тэд нэр 20 жил return авах байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийдэг шиг үр тариад яавчгүй хүлээж агаад ургацаа хураад ихтал ажиллах. Тэгж явах хэрэгтэй. Түүнээс чинь Wonder team шууд эхний өдрөөс нь бүрдүүлээл баахан суперменууд орж ирэл ажлыг чинь гэж бол байхгүй юм билээ гэж байна. Баг бүрдүүлэн ялангуяа том баг бүрдүүлэн бол баг багаас нь эхлүүлээд хамт байлгачиж өсөх юм билээ гэж байна. Мэдээч яг хуу бизнес нь өгшөө хуучраад тогтворчаад явцсан тохиолдолд заримдаа нэг гаднаас одоо нэг хайр идэх ч юм уу чадвартай хүн авах шаардлага бол гардаг баг. Гэхдээ тэрний бий бол нэг тийм фэн бол биш. Яг тэгвэл ерөнхийдөө дандаа фейл болж ирсэн. Миний туршлагаар бол маш их өндөр экспекташнтэй хүн авдаг. Сүүлд нь яг delivery-ийн яг тэр түвшинд хүрдэг. Сүүлдээ нөгөө өнөө чи яаж хийж байгаа паналж байгаа оолгоод ирсэн чи байлгаад хэцүү, явуулахад хэцүү. Тийм юмтай бол би олон удаа тулгарч ирсэн. Тийм учраас багаас нь өсгөөд одоо хүүхдээ өсгөж байгаа юм шиг явуулаад тэгээд тэр хүн 5 жил, 6 жил, 7, 8 жилийн дараа үжээ удирдах шатны түвшинд очиод хүрээд ирж байгаа тэрийг харах нь одоо үжээ хамаагүй бахархалтай байдаг гэж байна. Миний хувьд тийм төшлөг. За эхний асуулт зүгээр яваад очих юм бол Монголын одоо юу гэдгийг зорддог ирээдүйн үе юм бэ гэж байна шүү дээ. Зүгээр мэдээж ингээл нэг зорилго морилго гэж ярих тэр хүмүүс ингээл нэг том юм ярих гэдэг. Би зүгээр юу гэж харддаг хөх тэр хүмүүс сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ. Зүгээр л нормал нэг хүн шиг амьдрах хэрэгтэй үстэй. Тэр л гол зорилго үстэй. Түүнээс бид нар яах гэдэг дэлхийг эзлэх гээд байгаа юм тийм үү? Одоо яах гэдэг одоо хятадыг устгаад, Оросыг устгаад тэгээ буцаад нөгөө Чингис хааны юг байгуулах гэдэг юм уу? Хувь хүний хувьд бол нэг тийм юм бол бидний вижн бол биш байлгүй л гэж бодож ш. Түүх байсан бахархалтай, бардам бол бардам. Гэтэ түүх бол түүх. Тэрийгээ бид нар мэдэх хэрэгтэй, хаанаас ирснээ мэдэх хэрэгтэй. Өнөөдрийгээ бид нар бүтээх хэрэгтэй. Өнөөдөртөө амьд зууж чадахгүй бол ирээдүй байхгүй. Өнөөдөртөө бид нар амьд зуух хэрэгтэй. Тэгэхээр тэр өөр хожтой ирээдүйд нь амьдрах боломжийг өгөх хэрэгтэй. Тэрний төлөө бид нар явах хэрэгтэй. Тэр дундад давхарч байхгүй байна. Хүмүүсээ орлого хангалтгүй байна. Амьдрал хэцүү байна гэдэг байгаа үнэн л дээ. Тэ? Одоо гадуур яваад харах чинь бол ямар байгаа вэ та бүхэн мэдчихлээ. Зарим хэсэг нь болох тэр ингээд нөгөө Улаанбаатарынхаа төвөөр бас нэг харьцангуй ингээд нэг амьдраад байх тэр ингээд гайгүй юм шиг те одоо харалт ингээд том байшин гоё дэлгүүрүүд бла те яг ингээд энэ масс чинь одоо 80-90% нь одоо захаар амьдарч байна. Тэрүүгээр юу гэдэг та нар мэдчихэж байгаа юм. Нэвт архитект ажилгүйд л тийм юм байна. Тэгэхээр Монгол хүн гоё амьдрах гэдэг нь би бол бүгдээрээ нэг байшинтай болоод бүгдээрээ нэг бассейнтэй бүгдээрээ нэг мерседес унаад тэрэндээ биш гэж боддог байхгүй. Зүгээр ажиллаа хийгээд орлоготой тэрийг ингээд сайхан зарцуулаад нормалны амьдрах тэр түвшинд нь хүнд хангалуун үргэлжлэлтэй байх хэрэгтэй болов уу гэж боддог. Яг нэг үг хэлэхэд төрхий зайлшгаас солонгослоо зориул явж байгаа шүү дээ. Явдаг байсан одоо дахиад эхэлж шүү дээ. Тинчээ очиод ингээд бүр өдөр шөнөгүй бараг бодлоо ирсэн үү. Ямар нэгэн хараар ажиллаж байгаа юм чинь юу байхгүй. Яг ингээ олж байгаа орлого та нар мэдчих бас 800 мянган вон сарын их юм 900 мянга хамгийн сайндаа сая 100 ч юм авч байгаа байхгүй. Бас нэг тийм өндөр цалин бол биш. Тэрний төлөө гэр бүлээ хаяад хэдэн жилийн амьдралаа эрүүл мэндэд тэнцээ хаяад явж шин. Тэр хэмжээний цалин бид нар Монголд өгөх чадвартай ийм эдийн засгтаа болчих юм бол тэр залуучууд чинь тийш яваад хэрэггүй шүү дээ. Монгол хүн Монголдоо амьдардаг ажилтаа орлоготой байдаг тэр л одоо зорилго байлгүй дээ. Тэгээд хаашаач явсан нэг бардам би Монголын иргэн байна. Би Монголын иргэн байна гэдгээ бардам хэлж чаддаг байгаасаа л гэдэг миний хүсэл үед юм. Өөр юм бол байхгүй шүү дээ. Дараагийн асуулт.
бизнесдэрчдэр боловсрол дээрчдэр юу хэрэгтэй юм. Тэгээд монголчуудын ер нь боловсролын төвшин төлөвлөлтөд хацдаг магадгүй бид нэг Монголда мастерс хангалттай байдаг гэхэд тэр манай апиа орчуулдаг баг таарын жишээ байдаг. Яг нэг байдаг нэгээс аваад цаадаа ахын даваасаа ингэж хацаж ажиллах нь өөрөө яаж хөгжүүлдэг вэ? За уучлаа яг шиг манай ерөнхийдөө цаг нэлээд бага болохоор 10 асуулт биш 6 асуулт авдаг. Тэгэхээр одоо дахиад 2 асуулт гэсэн үг тийм. Тэгээд би бас тэгж боддог манлаач гэсэн санал хийж байгаа. Гендрийн харьцаагаа тэгшвэрээд 3 эрэгтэй асуусан юм чи 3 эмэгтэй асуугаа тэгээд үс юм. За. Асуултын дараа яг мэдээч нөгөө би бодохдоо нөгөө Монгол бас боловсролын систем дэлхийд бас тийм муу биш гэж би боддог. Яг тэгвэл цаанаасаа бид нар нэг тэрийг тоохо болцсон биш. Нэг зүгээр жишээ би ярьж өгье. Би ингээд нэг ажиллаар ингээд Балаацд очиод үйлдвэрлэлээр очиод ингээд явж байхгүй. Гэсэн чинь ингээд нөгөө үйлдвэрлэлээр чи ингээд нөгөө зааврууд гэдэг чинь донод хөрөмжөөс. Дандаа зураг наацсан. Комикс шиг ингээд кноп тарж байгаа юм ингээд энэ гайхаад харчихсан. Яагаад ингэж дандаа зургаар авах? Одоо пресс баттон гэдэг бичиж болно шүү дээ. Гэсэн чинь бичиг үсэг гэдэг. Тинчээ ажил үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүс нь бичиг үсэг. Тэгээд би нэрээ юу хэлдэг гэж бодсон чинь манай монголч нь литерац ирээд бичиг үсэг тайлбарсан юм чинь бараг 100% шүү дээ. За арайч одоо буурсан байж магадгүй би мэдэхгүй. Гэтэ 99% байгаа үү? 98% байгаа үү? Тэгэхэд бид нар одоо өндөр хөгжилтэй гэж бодоод байгаа орнууд шүү дээ. Харьцангуй өндөр хөгжилтэй гэж бодоод байгаа. Малайз ч юм уу, Индонез ч юм уу, Таиланд ч юм уу тэнцээ литерац ирээдүүд нь 70-80% гэж байна. Тэгэхээр бол би ерөнхийдөө бол манай Монголын боловсрол системд яг тэр нэг социализмынхаа суурьраас хамаарат ч юм уу харьцангуй шүү стил аймаг байж байгаа гэж боддгийн. Монгол цемент хэрэгтэй юм байна. Цементийн үйлдвэр байгуулах хэрэгтэй юм байна. Тэгвэл гутаа 3-4 бизнесмен цементийн үйлдвэр барьчих юм бол амжилт хэрэгтэй юм байна. Тэгвэл гот хөдөлгөөний цементийн үйлдвэрийг сайн тоон. За манай бизнес автомобиль түвэргийн урагшаа 1 сая тонн барьсан. Бишөө мак 1 сая тонн барьсан. Одоо Монгол миний мэдхээр доод хаяж 4 сая тонн цемент жилдээ үйлдвэрлэх үйлдвэр хүчин чадал байгуулсан. Оргил үедээ улсын хэрэглээ сая тонн байсан. Одоо 4 сая тонн цементээр Монгол улс яах юм? Гэхдээ тэр үйлдвэр бүгдээрээ хамгийн сайндаа 25% хүчин чадлаараа явна. Тийм үү? Тэгвэл тэд нар чинь дампуурчгүй тулд баг хүчин чадлаар явж байгаа юм чинь өртгөх нь өндөр болно. Өндөр өртгөө хэрэглэгч рүүгээ шахах нь үстэй. Одоо юу гэдгийг бүтэн хүчин чадлаараа ажиллаад 1 тонн цемент нь одоо $1000 авах байсан бол 25%-ийнхаа хүчин чадлаар ажиллахад өртгөх нь доод хаяж 1500 болоод өснө логикээр. Тэгвэл өөрөө 1500-ийн өртөгтөө үйлдвэрчдээд ард түмэндээ хайртай юм чинь 1000-аар зарахгүй шүү дээ. Давхурч шүү дээ. 1500-аар шахах нь. 1500-аар зарах гэхдээ хятадаас юм Оросоос орж ирэх цемент нь хямдхан болчих гээд байдаг. Тэгвэл яг уу импортын татвар цементэн дээр 50% тавина. Эцсийн дүндээ хин төлөөсийн төлж чинь хэрэглэгч нар. Яагаад гэвэл таны авах гэж байгаа байрны Орос улсны цементийн өртөг 30-40% байдаг учраас үнэн өсөж байгаа. Тэгэхээр энэ бизнесийн шийдлүүд нь зөвхөн бизнесмен хүмүүсийн шийдвэр биш болчиход байгаа маа. Бүх эдийн засгийн шийдвэр нөлөөлж байгаа. Тийм учраас сая хэлж байгаа зүйл зөв зах зээлээ зөв харцгаа бүгдээрээ нэг бизнес руу шавдаг тэр юм аа болёо. Тэгвэл нөгөө талаас бас эсрэг юу гарч ирнэ л дээ. Ингээд томчууд нь яриа зах зээлээ хуваачдаг нөгөө монопол болоод ингээд базаад явж штэ. Тэгэхээр энэ дээр нэг зөв донжин л болох хэрэгтэй юм шиг тийм үү? За манай асуултыг асуулт хэлээс зөвлөгөө авсан. Монголын үйлдвэрчдийн бараа бүтээгдэхүүн хэдэн зөвлөөр гаргахаар юм ажиллаж байгаа сүлжээл үлдсэн байлаа. Нэг хэрэг үзүүлчихсэн. Тэгээд танах нэг бас Монголын түүхийг рүү экспортдог болохоор судалгааны ямар төрлийн хууль одоо надад болох болоо. Тэрийг би яаж тавьж асуултыг яаж шийдэх вэ гэдэг талаар надад зөвлөгөө өгөөч. Баярлалаа.
Худалдааны Хуулиар хуулиарч ямар одоо асуудал гарах вэ? Тэрийг яаж таа. За тэгвэл хятад бас өөрөө тийм яг хууль эрх зүйтэй орон гэхэд хэцүү. Тийм сонин юм байна. Орон нутгийн удирдлагч ч юм уу тухайн үед ингээд том шийдвэрүүд гаргах нэг их мэдлэгтэй. Цаасан дээр байхгүй ингээд тухайн үед ингээд ад хок баг шийдэл ингээд яваад тэр нэг ойлгож зүйл үү. Яг ингээд нэг бичсэн хууль юу вэ гэдэг яг тэр судлаад харах тэр хэцүү байдаг. Тэгэхээр зүгээр хамгийн том асуудлууд нь юу л юм дөө одоо гайлтай холбоотой бараа бүтээгдэхүүн хоригдол зээл техникийн асуудлууд бол хамгийн том гэж нэвтэрч байгаа юм байна. Бид нар бас юунд байх гэсэн SPB-д байх гэсэн бас урагшаа солонгос руу ч юм уу тийшээ ингээд бас арих экспорт хийх гэсэн. Ядтуурчсан бас тодорхой хэмжээнд экспорт хийх гэж өөр Монголд ингээд монголчууд байгаа юм чинь ингээд бас Монгол арихаас өнгөч магадгүй гэдэг. Тэр нэрөөсөө тэр бичиг баримт бүрдүүлэлт дээр нэрөөсөө хамаг цаг явуулсан хэцүү юм. Тэр бол тэр импортын хориод зээл гэх мэтийн тэр зөвшөөрлүүд дээр мангрыг асуудалтай. Тэгээд хятадуудын ханддаг юу нь бол тэр өөрсдөө тийм төвлөрсөн эдийн засгтаа төвлөрсөн эдийн засаг биш төвлөрсөн удирдлагатай коммунист намын удирдлагатай учраас төрийн дэмжлэгтэй орж ирэх юм бол юм нь илүү хурдан явдаг гэдэг тийм сонин тогтолцоотой. Одоо жишээлбэл хин надад ярьж л задуу хятад очоод бидрийг бас бараа бүтээгдэхүүнээр инглсэн гадаадаа ингээд явсан билээ хувийн бичлэг. Тэр юусоо шууд хариулт өгдөг. Чи яваад чамд бид тоож уулзахгүй гэж байгаа байхгүй. Одоо тэр нөгөө гай импорт худалдааны яам. Танаа төрийн байгууллагаас яамнаас хин нэгэн таныг дагуулад ирвэл би уулзъя гэж байна. Тэр хятад нэг тиймэрхүү юутай. Тэр бол та нар мэдээж одоо хувийн бичлэгийн бараа бүтээгдэхүүнээ экспортлох гэж байгаа бол болдгсон бол төрний ярьдаг шүү дээ. Төрийн албаагчид нь хувийнхаа компаниуд хөлөө хурдтай явах хэрэгтэй гэдэг шиг Монголын экспортыг нэмэгдүүлэх гэж байгаа бол одоо энэ худалдаа харилцаж байгаа хүмүүсүүд нь компаниудаа ингэж шигээд явж явах хэрэгтэй юм шиг. Ялангуяа харилцаж байгаа газар бол маш шаардлагатай юм шиг. Тэгнээс гад өшөө усны одоо эргэлттэй өсч байгаа ямар өшөө зүйтэй байгаа вэ? Хоёрдугаар Монголын одоо ойрын хамжилттай Монгол өшөө өсөх цаашдаа боломжтой ямар ашиглалтын зүйл байгаа юм шиг байна. За юусны хувьд бол когчны үсний хувьд бол за хятад мэдээж өөрөө том зах зээл их юм бараг 50% одоо хэвлэлийн 50% хятадын зах зээлчтэй когчны үсний хувьд тэгээд Азад бол ерөнхийдөө өсөлт бол харагдана. Инглээс их том өсөлт байгаа. Инглч өөрөө баг 1.2-аас ихэхгүй амтаа болох гэдэг шүү дээ. 1.2-3 тэрбум үнэтэй. Тэгэхээр ангийн хөнгөлтөр хэрэглээ хятадаас бараг 10 дахин бага байгаа. Хүн амаа бараг адилхан гэж. Логикээр бодох юм бол инглэн хөгжөөд хятадтай адилхан дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийгээд барилгацлт явуулаад ингээд үнийн ангийн хөгжил нэгдэх бол тэр зах зээл бас хятадтай адилхан дүүцгөөс том зах зээл гарч ирэх потенциал байгаа. Тэгэхээр инглээр бол ойрын яг өнөө маргааш биш ч гэсэн 5-10 жилийн дараа хоризонт инглэг бас нэлээд том зах зээл болно гэж харж байгаа тийм хүлээлт байгаа. Түүнээс гадна мэдээж Индонез, ASEAN одоо орнууд шүү дээ. Индонез, Малайз, Таиланд, Вьетнам энийг чинь бараг нийлээд бараг хагас тэрбум бас бэлэн байж байгаа байхгүй. Хижээч гэсэн бас өсөлт явагдана. Дэд бүтц одоо Индонез ч юм уу, Малайз ч юм уу, Малайз хэцүү өндөр хөгжилтэй тэгэхээр Вьетнам, Индонез ялангуяа бас 200-300 мянган хүн шүү дээ. Сайн үнэтэй шүү дээ. Тэгэхээр тэнцээ Филиппин бас 100 гаруй сая хүн байна. Таиланд 50-60 сая хүн байна. Одоо Мянмар бас нэгдэж бас бараг 40-50 сая хүн байна. Энэ зүүн өмнөд Аз ч бас бараг нийлээд аюул том зах зээл байна. Тэгэхээр энэ Азтай өсөлт бол явагдана. Өнөөдөр дэлхийд дээр юу үнэн тэр үнэн өсөлт Азаас гарч байна. Тэгэхээр Монгол тэрнээс яаж хожих уу гэдгийг бид нар бодох ёстой байна. Мэдээж ертөнцийн хорвон жамаараа ингээд Азийн хөгжил хэсэг явж байгаа гацх бах. Одоо Япон солонгос ч ерөнхийдөө нэг стагнат байдал руу орж ирж шүү дээ. Тэр үед хин заалгаж авах юм, хин эдийн засгийн дэлхийн мотор болохын 50 жилийн дараа
Африк болох юм уу? Одоо бидний нөгөө дорд үзээд байгаа харуулч ингээд тасгаад папарагаа явуулчих юм би мэдэхгүй шүү дээ. Латин Америкууд юм уу тийм. Тэгээд дэлхийн нэг өсөлтийн түүх гарч ирж байгаа. Тэгээд өнөөдөртөө азуулж Аз үү. Тэр боломжоо бид нар ашиглая гэсэн санаа. хоёроос урьдчилж нэгдүгээр юу ба натуралсаа маргааш хоёр бодлоо тийм үү. Нөгөө нь бас юу ба за тийм маргааш хоёр бид нар стандарт нэггүй шахах юм уу. Нөгөө хараагаар шахах хэрэгтэй юм. Бодлоо тийм л шүү дээ. Тэр бас зөвхөн бидний хөшлөг оруулж ирэх маш бага. Тэр бодлоо дээр маргааш хоёр гэж явуулж байгаа. Техник хөгжмийн стандартын зүйлээр шалгуулга гаргаж байгаа. Тэгэхээр бид энийг орхостой дэлгэрүүлсэн. Хоёрдугаар бидний бодлоо стартап буюу entrepreneurship environment байгаа экосистем асуудал байна. Бид нар шинэ үеийн технологийн засвар компаниуд, шинэ төрлийн компаниудыг дэмжиж гаргах ёстой гэж хардаг. Энэ дээр MSS ч юм уу томоохон байгууллагууд ямар алхмууд хийж байгаа вэ? Ямар алхмууд хийж байгаа вэ? Ялангуяа одоо Skype гарсан нэг бол гэхдээ ганцхан стартап компани дэмжээл артнд босоод ингээд техник хэмжээнд гарч чадж байна. Нэг компани 2-3 компани хэмжээнд оруулахыг техник хэмжээнд оруулж чадж байна тийм үү. Тийм боломжууд байгаад байж харагдаад байгаа. Залуучууд потенциал байгаа шиг байна. Тэгэхээр энэ хоёр талтай юу гэсэн бэ? Компаниуд яг юу бид өөрсдөө хамаагүй тийм. Тэгэхээр хүнтэй аж ахуйн холбоотой. Тэр дээр бол мэдээж ойлгомжтой. Яг өнөөдрийнхээ байр дээр явах юм бол энэ одоо юу гэх юм хүнтэй аж ахуй экспортын юу бол явахгүй шүү дээ. Тэр ойлгомжтой тийм. Одоо нэг хэсэг чинь бас яриадсан шүү дээ. Тэр бүхэн долларын үнцэнтэй маркетинг руу гаргана гэдэг ингээд ерөөсөө нэг улс төрийн өнөөдрийнхээ нэг зорилтыг очихгүй авахын төлөө ингээд баахан дураал хийдэг. Яг гаргасан бодиттой тоо харахтай гэж байдгүй. Тэр бол энэ байр дээр явах юм бол өөрчлөгдөхгүй. Тэр бол би зүгээр юу харж байгаа гэхээр Монголын өөрийнх нь байгалийн нөхцөл одоо ялангуяа дулаашаас хамааран төлж техникийн асуудал явж байгаа учраас бид нар одоо яг Австралийн хэмжээний ч юм уу тийм бүр ингээд нөгөө масс гэдэг нөгөө экспорт болоход бол хэцүү байна. Тон түүх юм бол тийм бид нар юу болох вэ гэхээр илүү тийм ховор нандин чанин тийм бүтээгдэхүүн тоо ширхэх нь цөөхөн гэхдээ үнэтэй. Тэрийг яаж хийх вэ гэхээр мэдээж энэ малаа эргүүлжүүлэх нөгөө вакцинжуулах гэх мэт юм уу хийж ядах зүйл биш юм санагддаг байхгүй. Гэхдээ нөгөө малчт нь өөрсдөө жоохон санаачтай байх хэрэгтэй. Бид нар уг нь малынхаа эзэн үстэй тийм. Тэг чи ингээд засаг вакцинжуулна өмнөөс нь зарлахын гаргана гэдэг. Тэгэхээр тэр малчтынхаа нөгөө гэсэн жоохон entrepreneurship гэж яриад байгаа юм чинь бас байх хэрэгтэй байхгүй. Би мараа эргүүлчих юм бол экспортлох юм нэг юм бэ гэж босож байгаа. Тэгэхээр яваад ирэх үед гэхдээ нэг фармууд байгуулж сэлингээ ялангуяа ч юм ингээд одоо цогт өдрөгээд нэг өхөр гэж явж штеп. Тийм хүн ягаад гэвэл тэр мах нь өөрөө бас тийм нэг хэмжээгээр амар их гарахгүй чадахгүй гэж бодож байгаа байхгүй. Баяр Монголын энэ юу дийлэхгүй байхгүй. Бичний мадч болдог гэсэн үг. Тэгэхээр маш том зөвлөмж гардаг ховор нандин байгаа тэр нь үнэтэй байна. Надад ч бол бид гэж юу миний хувийн бодол юу ямар гэдэг сайн юм биш. За стартапуудыг хэмжих гэдэг асуудал дээр яг мэдээж нөгөө зүгээр миний хувийн бодол дээр бол тэр стартап гэж ярих дээр яагаад чинь за яг тэр нөгөө юу л болтой Silicon Valley дээрээс хамаарал тод жишээнүүдээс нь хамаарал бүгдээр нэг IT бизнес бодоод байдаг шүү дээ. Миний хувьд стартап гэвэл every business стартап гэж хэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр Монголд одоо стартап бизнесүүд яваад явж байгаа тод жишээнүүд бол юу сайгүй хүүхдүүд байна гэж харагдав. Тэр нь яг зарим нэг нь IT салбар дээр байж болно. Гэхдээ зөвхөн IT салбараар хэмжиж хараад бас хэрэггүй ба. Компаниудын хувьд бол яаж дэмжих юм бэ? Одоо MSS ч юм уу гэх мэтийн компаниуд яаж дэмжих юм бэ гэж асууж байгаа. Би бол зүгээр байгалийнхаа чамаар тэр бол ирнэ гэж бодож байна. Тэр нь бол яаж дэмжих юм бэ гэдэг нь бол хөрөнгө оруулалт. Одоо юм тэр venture capitalism тэрнийхэн сүлд тэр шүү дээ. Нэг хүн бизнес idea-та боллоо. Тэрэнд нь хөрөнгө оруулалт шаардлагатай тэр хөрөнгө оруулалтыг хийх чадвартай, эрсдлийн дарах чадвартай хүмүүс байна. Тэр класс нь манайд шүү. Одоохондоо бий болов. Гэхдээ явандаа болж байна. Та бүхэн бас ингэ харцтай болох хүн болгох хичээж явах шиг байна. Одоо ингэ өмнө ч болох дээр одоо хожроо захирч юм уу, англи захирч юм уу гэдэг өөрсдөө ингэ бизнестэй ингэ амар орцсон. Өдөр болгоныхаа юмдаа ингэ
орцсон явдаг байсан хүмүүс шүү дээ. Гэхдээ одоо нас өдрөмж явж байна, үйл ажиллагааныхын цар хүрээлж явж байна. Ингээд ихлэхээр тэд нар одоо Монголын бизнесмэнүүдийн тухайн үеийн одоо тайкунууд, инвесторууд болох хэрэгтэй болчихдог. Хөрөнгө оруулагч болох хэрэгтэй болчихдог. Яг л бидэнд байхгүй юм бол капитал, тэдэнд капитал байх ёстой гэж би бодож шүү дээ. Логикоор тийм үү? Та нарын одоо интерпретационын юм дээр харах. Тэгэхээр тэдэнд бизнес сторигоо сэй хийдэг. Тэд тэрийг дэмжиж хөрөнгө оруулалт. Тэр калчер явандаа бий болох ёстой. Энийг ингээ харж байхад бол эхний юунууд нь байгаад үшээ баагаар ингээ бүрдээд тахшгүй. Яг ингээ нөгөө бүүн болоод яваагүй ч гэсэн нэг тийшээ явна. Одоо жишээлбэл хасын гавыг гэдэг чинь ингээ нөгөө юм хэлээд байгаа шүү дээ. Нөгөө юм хэлээ. Хөрөнгө оруулагч үндэстэй гэдэг. Тэд нар хөрөнгө оруулахын төлөө мөнгө цуглуулад байдаг. Гэхдээ бараа нь юу гэж? Бараа нь байхгүй. Хөрөнгөний биржээр байгаа компаниудыг яаж авах юм? Яаж менеж хийх юм? Тэр чинь ингээ дийлэнх ингээ цацсан ингээ нэг тийм төрийн өмчлөлтөө нэг сонин компани байна шүү дээ. Тийм учраас тэд нар бол зөвхөн хөрөнгөний биржээр байгаа компаниуд руу хөрөнгө оруулалт хийх биш, бас private equity гэдэг утгаараа venture capital ингээ стартапууд руу хийх ёстой. Эхний $10,000 мөнгөдөг. Maybe тэр нь сайн явах юм бол $100,000 буцаж ирдэг ч юм уу. Эсвэл 0 болдог ч юм уу. Гэхдээ тэр рискийг дарах чадвартай хөрөнгө оруулагч болох хэрэгтэй. Тэр тийшээ явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бол тэрийг бол одоо юу гэдгийг очирхын ч юм уу гарч ирээд за би одоо интерпретеруудыг дэмжин надад $100 байна та нар хурж ирээрээ би ингээд тараагаш helicopter маань тийм явахгүй шүү дээ. Зүгээр явандаа хөрөнгө оруулалт тэр бизнесийн maturity нь өөрөө хэрэгтэй. Тэр Петровсын ч юм уу одоо миний харж байгаагаар илүү түвшний бизнестэй ингээ анхаарал явахаас илүү хаана би олсон капиталаар хийхгүй хаана ишээ бизнесийн үр өгөөж байна гэдгийг харж эхлэх байна. Тэр үе ирнэ. Гэхдээ одоо юу гэх жоо хугацаа ишээ орох баг. Гэхдээ үжээгээ нөгөө зүйлэг ингээд нэг хавар одох дээр нэг ногоороо нэг цухаж хэлдэг шүү дээ. Үгүй нэг хандлага нь бол би байна гэж бодож байна. За би өөрийнхөө нэг даваа шиг байна. Би одоо таны яриад басна энэ тэгээд энэ даваа гэж бүгдээ нэг нэтворк хийж байгаа. Бас нэг тийм дээр байна. Яг тэрнээ та одоо үлдэх боломжтой байна. Болохгүй ч байхгүй. Боо. Баярлалаа. За тэгэхээр бүгд явж ирсэн зэгцтэй сууж байгаа дээр хамтдаа нэг зураг авах болчихоо. Юу болоо. За тэгээд